жижигэн нүүлрийн салбар бол өнгөрсөн хугацаанд бас нэлээдгүй амжилттай, бас нэлээдгүй саад бэрхшээлтэй ажилласан. За тэгээд өнгөрсөн хугацаанд яг сангийн менежментийг хийсний үр дүнд бид нар одоогийн байдлаар бол сан маань бусдад төлөх ямар нэгэн үр төлбөргүй болж чадсан. За өнгөрсөн 2021 онд бол нийт 123.5 тэрбумын өр төлбөрийг дуусгаад за сан юутаа ч гэсэн ингээд цэвэр болсон. За нөгөө талдаа бид нар сангийн их усрыг бүрдүүлэх, сайжруулах чиглэлээр бас эрх зүйн шинжилт хийсэн учраас олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж эхэлсэн. За ингээд өнгөрсөн 4 жилийн хугацаанд бид нар нийтдээ одоогийн байдлаар бол 641 төсөл 72 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоцсон. За энэ жилийн хувьд бол бид нар одоогийн байдлаар 276 төсөлд 39.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор ингээд батлагдсан явж байна. За эхнээс ингээд санхүүжилт орлогч. За ингээд нийтдээ авч үзэх юм бол 1179 төсөл 167 тэрбум төгрөгийн их усрыг бид нар бүрдүүлж буцаага зээл болгож өгсөн байна. Америк нэгдсэн улсын хөгжлийн агентлаг Бест хөтөлбөртэй хамтраад жижигэн дүүлдрийн газраас манайх зээл авсан газруудаа 2020 оноос эхлээд бүтээлцээ гэдэг хөтөлбөр гаргаад чадварчуулах аргамжийг хийдэг байсан. За энэ аргамжийн гол зорилго бол бизнесүүд маань өөрсдөө хамтраад энэ зах зээл рүү хэрхэн яаж орох вэ? Энэ бизнесүүдэд доктортой үйл ажиллагаа явуулах чиглэлээр боловсруулсан юм хөтөлбөр байгаа. Бид нар 4 жилийн хугацаанд амжилттай bijүүлсний үр дүнд одоогийн байдлаар бол 13 аймаг Улаанбаатарт энэ хөтөлбөрийн үр дүнгээр захирлуудын клуб бүл бий болоод өргөжин тэлсээр бизнес өсөлт гэдэг төрийн бус байгууллага болоод энэ жижигднүүд үйлдвэрлэгч маань өөрсдөө ингээд хамтрааж нийлээд энэ зах зээл рүү гарах боломжийг өөрсдөө бий болгодог энэ том комьюнитиг бий болгож байгаа ийм үйл ажиллагаа болж байна.